За Decathlon брэндээс хүрж байгаа 5 дахь улаагта 5 дахь морил энэ яасан мууга том дэлгүүр. Хүүхдийн хөөрхөн цамцнууд 27,800 төгрөг. За нэг 37,800 төгрөг гэд янз бүрийн үнэтэй байна. Маш хямдхан байна. Бүгдээрээ л нэг 27,800 төгрөг байна. Гой өмднүүд байна. За өмднүүд нь жоох үнэтэй байна. Хүүхдээ спорт хувцас гэж бас байдаг байгаа дээ шүү дээ. Нэг угаасаа хятадч хүүхдүүдэд багаас нь нөгөө нэг спортоор бэлддэг учраас ингээд хүүхдээ спорт хувцас бол төрөл бүрээр спорт маркнууд энэ төр бол нэг 13-4,000 төгрөг хавцаа байна. Ямар хөөрх юм бэ? Хүүхдээ фитнесийн өмд хүртэл байгаа байхгүй юу? За хүүхдийн алхалтын хувцаснууд зөндөө байна. Энэ минь ямар гоё юм бэ? За энд ингээд хувцас солих зориултын өрөө нь байж байна. За энэ тенсний агарын тенсний болоод софт тенсний хэсэг байна. Малгаанууд нь айгүй хямдхан байна. Малгаан нь бол бүр 17,800 төгрөг хавцаал байгаад ах шиг байна. За энэ бас зориултын оймснууд нь байж байна. Оймс бол дандаа л нэг 12,3,000 төгрөг 14,500 хавцаа байж байна. За кетнүүд төрөлбөрээр. За энэ нөгөө нэг софт тенс, агарын тенс сонирхдаг хүмүүсээ бол цохиурууд болон бөмбөг зарж байна. Тэгэхээр бас ирж сонирхох боломжтой. Ямар гоё бөмбөг вэ? Бөмбөг бол нэг 10,000 төгрөг юм байна шүү. Тий. Бас үнийн хилээстэй чааваасаа сэтгэл ширээний тенс байна. За хятадууд бол ширээний тенсээр бол угаасаа аимшигтай шүү дээ. Тэгээд ширээний тенсний малгаанууд болон цохиурууд нь байж байна. Аркетууд байж байна. Миний нөгөө Бээжинд орсон Decathlon бол бүр ширээтэйгээ байдаг тоглож үзүүлдэг юм билээ. Энэ ном сум яваад байна. Ямар гоё юм бэ? Ном сумны спортын бай харваа. Нэ спорт сонирхдаг хүмүүс бай байна. Сум нь байна, гутал нь байна. Хувцснууд нь байна. За энэ ёо тийм билгүүдээ агарын тенсний хувцас байна. Би агарын тенсэнд амар дуртай. Таач Монголд агарын тенс ерөөсө хөгжихгүй байгаа усны гутал байна. Агарын тенсний цонхуур аркет хүртэл байна. Агарын тенсний клуб нээх юм бол намайг заавал дуудаарай. Агарын тенсний клуб Монголд байдаг юм шиг байгаа юм л да. Надад л олдохгүй байгаа юм да. За аркетууд болохоор 700,000 төгрөг хавцаагаас ахуулаад бүр тийшээгээ 50,000 төгрөг хүртэл ингээ төрөл бүрийн үнэтэйгээ байх шүү манайхаа. Ямар гоё юм бэ ёо. За энэ ингээ гоё нөгөө нэг өдөн бөмбөг гэж ярьдэн штэ тий. Нэг хөөх ёо багадаач та хашираадаг байлаа. Би ер нь очиж байгаа агарын тенсээ буцаад сэргээдэг юм билүү. Би өстой амар штэ. Натаа хал агарын тенсдэг хүн байна манайхаа. За одоо нэг юм дуусах шиг боллоо юу. За манайхаа Decathlon брендийг хамтдаа дуусгаж чадлаа амжилттай. Тэгэхээр Decathlon брендийн Бээжин дэх салбарыг бодвол энэ салбар арай жоохон жижиг юм байна. Бээжингийн салбар 2 давхар. Тэгээд бүр цагс тоглодог хэсэгтээ, тенс тоглодог хэсэгтээ авах байгаа бүх юмаа зүгээр тоглож үзэж байгаа авах боломжтой энэ төр тийм байдаг баггүй юу. Тэгэхээр Гонжоуд ихтэй ирэх юм бол ийшээ заавал ирээрэй гэж уриалмаар байна. Тэгээд та бүхэндээ зорин байж энэ Decathlon дэлгүүрт ирж зочлууллаа. Тэгээд миний мэдхээр ямар ч энд хийсэн влог бол ерөөсөө байдаггүй учраас би зорж ирж үзүүлсэн байгаа. Тэгээд энэ маань болохоор та бүхнийг бас гоё хямдхан чанартай спорт хувцас сонирхдаг хүмүүс байх юм бол хобби талаасаа бас манай нөхөр битээр чи хүний хоббиг дээдэлдэг хүмүүс ихгүй. Тэгэхээр хэрвээ ийм гоё ууланд алхдаг, тенс тоглодог, ширээний тенс тоглодог, фитнесээр хичээлдэг, майхантай айл хийдэг, дугуй ундаг, гүйл бөмбөг тоглодог, усан цэлдэг энэ төр хүмүүс байгаа бол айл болгонд салгалаад нэг спорт сонирхдаг хүн байдаг шүү дээ тий. Тэгэхээр тийм хүн байх юм бол тэрийг эдэ битгий алдаарай тий. Тэрийг хоббиг нь битгий замхруулаараа сайхан дэмжиж өгөөрэй гэж та бүхэндээ бас уриалмаар байна. Тэгээд спорт гэдэг чинь өөрөө хүний биед их хэрэгтэй, эрүүл мэндийн талаас хэрэгтэй, тарих толгоогоо амрааж өгдөг ер нь хамгийн хэрэгтэй зүйл шүү дээ. Тийм учраас спорт сонирхогч хүмүүс байх юм бол ийшээгээ заавал ирээрэй гэж бас зөвлөмөр байна. Тэгээд хаягийг навья гэд хүсэх юм бол энэ 5 влогийн турш гарсан зүйлсийн хаягийг авъя гэж байгаа бол хаяг авъя гэж бичээрэй. Тэгээд хаягийг хэлээд өгөх болноо. За тэгээд энэ хүү влогтойгоо хамтдаа байсан да. Баярлалаа. Дараачихаа влогоор юу үзмээр байгаагаа хэлээрэй. За дээрэс нь төлбөрийн хувьд би дахин хэлье. Хятадд ирэхдээ бэлэн мөнгө бараг ашиглахгүй байгаа шүү. Хэрвээ бэлэн мөнгөтэй ирэх юм бол ер нь маш олон боломжийг алдна. Ер нь бэлэн мөнгө ашиглах газар бол ер нь их хэцүү. Тэгэхээр
заавал Alipay юм уу WeChat-аар төлбөр тооцоо хийж байгаа. Эсвэл олон улсын эрхтэй Visa карт юм уу Union Pay картаар бол төлбөр тооцоо хийж болж байгаа шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй баха. За тэгээд хэрвээ та бүхэнд одоо миний влог таалагдсан бол дараачийн влогоор бас юу үзмээр байгаа хэлээрээ. Мөн лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Гэстэс хүш энэ юу вэ? Манайха хэвэг бах юм. Жохон бахад нөгөө нэг жохон бахад банд нар тоглодог байсан гэж яг худаа ярихсан чадахгүй. Жохон бахад би тоглодог байсан тийм ээ. Би амар иршүүд хөвгтэйсэн. Жохон бахад тоглодог байсан. Тэвэг байж шүү дээ. 4000 төгрөг гинэ. Энэ ганцыг авчих юм болов.